За тийм ээ. Бацгаая. Миний аяжиг поло хийгээ. За энд гаргашээ. Амар уу. Их мэлээ шанартай. Би чамаа хийгээгүй шүү дээ. Эхлээ хаяг маяг хөглөө. Би бичгтэй аваа. Хүмүүс хэлсэн чи би өөрөө хийх. За. За явцгаа. Буудлын 1 км-ийн цаана байгаа. Тэгээд битэд 1 км алхаж байна. Тэгээд нөгөө нэг юутай явах цамтай, дугуйн цамтай болохоор ер нь л нөгөө нэг чамдаантайгаа явахад ямар ч асуудалгүй байна. Авсан готлон өссөн чинь баруун зүүн хөлж авах. Бариад нас. Тэгээ нөгөө хөвшгөр бас яриагаа болох та. Юу яхас. Доор нь уларч тавьсан маа тэрийг авчихаас. Миний байрлаж байгаа найз маань болохоор энд ажилладаг. Тэгээд хамт байгаа урнаа маань болохоор саяхан Монголоос ирсэн. Тэгээд нөгөө D-ticket байхгүй байгаа. Тийм болохоор яг ингээд нэг өдрийн тасалбар ч юм уу эсвэл ингээд нэг талдаа зорчих тасалбар юунаасаа каснасаа хөдөлтөж аваад тэгээд явахгүй бол та нар яд мэдчихэж байгаа шүү дээ тий торгуулна. Гутлынхаа улавчийг авчлаад орох. Тэгсэн чинь бүр уужраад гоёлчлаа. Би ингээ улавч дэвсээд амар сөрхөө өвлийн амьстай өмссөн чинь эхлээд хөлөө хөвшүүлж агаад тэгээд дараа нь улавчаад дэвсээд зүүн амьстай өмсөх байсан юм байна. Би энийг тастаагүй байна. За яах. Нэ дормор бай. Энэ 47 минут хүлээнсэн. Сарам байгаад. Уцтаа гарч. Манай ирээд. Одоо хэр явах лээ? Автосаар явнаа. За яах вэ? Тийм шүү дээ ч одоо. 8 минут явах юм бэ. За ямартай ч тэгвэл одоо тусаар яваад тэгээд очлоо доо. Гэсэн чинь Монгол юу яагаад гэдэг юм бэ? Он гарах гээд ирсэн зүгээр. Тэгээд чинь баярлалаа. Энэ болохоор 14 цаг 40 минут болж байна. Бид ирсэн. Бид YouTube бичдэг шүү дээ. Санаа зовоод байдаг ш. Өдөр 3 давхар ингэ шатаар өгсөн чи бид нар зүгээр өдөр амьсгаад л ш. Би сахар чаднаа наа. Үгүй Биш. Өөр сахахгүй юу? Энэ сахнууд ийм байгаа байхгүй юу? Дөрвөн шиг нэг нь хадгаа юм. Тий апо. За тэгээ. За гэж. Мопти. Ja. Шоп. Ich kenne. Амаа гэртэй байгаа юм шүү. За. Миний бичлэгэнд зориулж бүр үнэхээр ингээд сэтгэл гаргаж байгаа заяа.
Сая би зүгээр би нүрээ бодохгүй явчих юу гэдгсэн чи. Гэхдээ чи бичлэг гэж зураг дараална нэстэ. Нүрээ бодчихсон гинэ. Тэгээд би нүрээ бодохаар боллоо. Нэг орой болсон болохоор тэгээд маргааш бас замд явах юм чинь нүрээ бодохгүй байсан гэсэн бүгдээ гэж утсан байхгүй юу? Германд ирсэн анхны шинжил. Хамгийн гол нь энэ хүртэл намайг ингээд бичлэгээ минь хийлгээд үзээд тооштойгоор дэмжээд энэ хүртэлтэй ингээд бичлэг хийхэд минь нөлөө үзүүлсэн үздэг тэр хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Зүгээр л ер нь өдөр тутамдаа би ингэж амьдардаг би нэг иймэрхүү зүйлсүүд л бодож иймэрхүү зүйлсүүд л ярьдаг. Би ийм зүйлсүүдийг танарт үзүүлж чаднаа гэдэг зүйлсийг ингээд харуулдаг. Мэдгүй миний яриа ягаад ч юм тийм цаанаасаа нэг тийм ийм амьсгаа жахан юм дээр гарч ирээд энэ заяа. Тэгээд энэ жахан юугүй сонсож уучлаарай. Тэгээд ядруухан байна. Жахан нэг тийм одоо чадвараа сайжруулж агаад тэгээд тэ одоо нэг гоё камертай болоод ч юм уу өөрийн гэсэн ингээд гоё юутай гэртэй болоод өөрийн гэсэн ингээд тогтсон ингээд доктортой хийх зүйлтэй болоод энэ бүгдийг хийж болно. Гэхдээ тэр хүртэл ч бас ингээд асар олон зүйл миний амьдралд болохгүй юу? Бүр ингээд өдөр болгон л би ингээд шинэ зүйлийг сураал өдөр болгон би ингээд шинэ ингээд эргэн тойрныг хараад шинэ хүрээлэлд ороод тийм байхад би яагаад эндээс тэ энийг ингээд авч үлдэхгүй байх юм? Тийм үстэй. Тэр нь ингээд юу байхгүй? Ер нь бол тэр нь надад ингээд хайрын санагдаад. Тэгээд энэ бүгдийг ингээд баримтжуулаад хадгалаад явна гэдэг чинь миний хувьд бол үнэхээр ингээд амьдралдаа ингээд хийж байгаа хамгийн ингээд үн цэндээ зүйлсүүд юм нэг гэж би харж байгаа. Ингээд он гарч байгаа учраас авч үзэхэд ингээд маргааш миний төрсөн өдөр тэгээд би 22 наснда ингээд юу хийж, юу тулж, юу мэдэрч, юу харж явснаа бүгдийг ингээд дүрсээр баримтжуулаад хадгалаад тэмдэглээд үлдсэн байна гэдэг нь ингээд миний хувьд бүр байж болох хамгийн ингээд гоё зүйл санагдаж байгаа байхгүй юу? Ариу өөр болсон уу? Одоо болохоор амар өнөөдөр амар хөөрхөн болно. Энд ч бас тээ. Гэтэ манай найзад хэлээг бол би бараг зөв ингэ явчих. Ховц сонороос ялахгүй зүгээр малгайд цамцтайгаа явчих. Гэхдээ байлаа. За ямар ч байсан нүрээ ботцсон. Би бэлэн болсон байна. Тийм. Одоо ямар тааж гарах цаг үлээгээд талбар руу явцгаана. За бид оноо гарах гад явж гинэ. Гарч ш. Чимээ нь үнэхээр яг үндэ таалагдахгүй. Үнэхээр амар ээ. Яа, тэг хүмүүс бүр үнэхээр их байна.
Ээж. Ингээдтэй амар аюултай юм байна. Манайхаа тоглоом биш байсан байна. Түргэн тусламж шууд ингээ аюулгүй байдлыг хүмүүс нь ингээ яг бидний бүр яг урд мэдгүй дуу чимэн дургу начиг хүн бол энэ нь үнэхээр яг ингээ энэ бол тоглоом биш байна. Яа зүгээр өстө таатлаа сэрэмжтэй байтал авч ин дөө. Ийхөө 2025 он ээж. Солиотноос айдаг болсон ш. Нөгөө гэрэл гараад ирэнгүүт яа. Бурхан минь гэж юу вэ? Базар дээр манайхаа. Яа. Хөөх юм бэ гэхдээ бэлэн бэлтгэсэн юм шиг дээ. Энд нэг өгөөд. Жохоо харамсчихлаа юм бэлтгэв. Би тэгээд амарыг бомбод тэгээ яв. Гүн чадвас. Бэрт ч бол дараа нь ингээ бид нар ингэжсэн ш тэгээ санаа ш. Зэнийх нэг амар. Тэгэж сануулаад ахааргүй санахаар л юм болчлоо дөө. Яа солиот гэнгээ зүгээр давсамжинд нь орж ирж байна. За ямар ч тэчтэй аял хүрштэй ирлээ. Өнөөдөр тоглоом бол биш ээ. Сексэтлэг үл биш үү? Чиний юм үзмээр юм шүү. Сонсог. Чичээ үгүй яа. Ветко хүмүүсийг дуугаас сонсож үзээрэй гингүүд яг дуугаар нь оруулна. Чи одоо хог аюул тургуултай гэдэг ш. Ялгах гэдэг. Тэгээд яа юм.
미친 도 서진 눈을 봤을 때 дахин нэг бүтэл тэглэн түүх дахин нэг нүдийг дурсан болоод хамстаа бүгд чүчи Өсө хосод сасаа уурч цаатал цугаа чумбиндо багтабасан өхөр шатаачгүй эмэртэй бавли Онэрэ нүгөө цасо чин явна чин юплин сари цалин чин боссно одоо хаан дан нормдоо юу гатаа юу кандо гадаад доо